Гадаа гудамжинд жагсаж байгаа жагсагчид олон түмнийг би ойлгож байгаа. Амьдрах нөхцөл нь амаргүй байгаа учраас тэдний ярьж байгаа, шүүмжилж байгаа энэ асуудлуудыг би бас зөв зүйтэйгээр ойлгож байгаа. Жагсаал цуглааныг зохион байгуулсан зарим нэг залуу улс төрчдтэй хандаж нэг хоёр зүйлийг хэлэх нь зөв бахаа гэж бодож байна. 20 гаруй жилийн хугацаанд болсон бүх буруу, бүх муу муухайг нэг хүнд дохож, нэг хүн дээр хаяглаж болдгийм байна гэдгийг та бүхэн үзүүлсэн. Над руу хар будаг их цацсан. Гэхдээ хийсэн бүтээсэн энэ бүх зүйлийг ард түмэн үнэн зөвөөр нь ойлгох ийм цаг үе удахгүй ирнэ. Би ямар хүмсүүттэй энэ танхимд хамт сууж байвдэ гэж бодогдох үеч бас надад байдаг. Би тэдний өмнөөс гэр бүлээсээ, үр хүүхдүүдээсээ заримдаа уучлалт гуйх юмсан гэж бодогдож байсан ийм цаг үеч бас байсан шүү. Төр их бат, ёс их хүнд гэж буурлуудын хэлдэг энэ үгийг хэлж өгөө өндөрлөё. Ингээд би Монгол улсын их хурлын хамгаыг улсын хурлын дэд дарга анги хамгаалалд гардуулж өгье.